За сайн байцгаана уу? За би Мөнгөн байна. Тэгээ өнөөдөр Mentor Box подкастт оролцож байна. Тэгээ би дараах 5 асуултанд та бүхэнд өөрийнхөө яг миний амьдрал дээр чухал бас байсан гэж боддог номныхаа талаар мэдээлэл хуваалцъя. Та яг одоо ямар ном уншиж байна вэ? За одоо уншиж байгаа ном бол өчигдөр эхлүүлсэн. Мөнгө хэрэг хэрэгэлдэг вэ гэдэг Nepco-гийн гаргасан. Ийм хураангуй илүүх нэг одоо инфографик дээр тулгуурсан ном байна. Тэр номн дээр тэрэн дээр ажил уншиж байна. Тэнгуут тэр чинь мөнгөний түүх тий. За тэгэл мөнгө ер нь бол яг анх ямар одоо хэдэн онд хаана яаж үүссэн бэ? Тэрнээс гадна тэр нь одоо нийгмийн хэрэгцээний ямар асуудлуудыг шийдэж байгаа. Адам Смит гэж одоо эрдэмтэн тий хаанхын эрдэмтэн тэр одоо яг энэ Адам Смитийн тэр үл үзэгдэх гар гэдэг яг хизээ бичигдэж одоо энийг хүмүүс нийгэмд ойлгож эхэлсэн ч гэх юм уу. Тэгэл их хураангуй тийм ном байна. Тэгээ тэрийг уншиж байна. Илүү танин мэдгүй тал руугаа шинжлэх ухаан дээр тулгуурсан тийм бүтээл уншиж байна да. Таны амьдралд хамгийн их нөлөөсөн ном хэрхэн нөлөөсөн бэ? Би яг зүгээр одоо яг сүүлд ойлгож байгаагаар бол хүн тэнэг байх бас эрхтэй гэж боддог л доо. Тэг ингээд алдах эрхтэй гэдэг шиг. Нэг хэсэг одоо 3 жилийн өмнө бол би өөрийнхөө өмнөх үеийг амар ихээр үүсгэсэн. Тэрнээс өмнө бол яг 3 жилийн өмнөх мөнгөний амьдрал дээр аягүй том нөлөөлөл хийсэн ном ямар ном байсан бэхээр Сүр сэтг гэдэг ном, Сэтгхүүн царууны гайхамшиг гэдэг номнууд байсан тухайн үе. Тэр үед бол амар тийм одоо дэврэнгүү тэгэл лекц уншаал нийгмийг өөрчлөнө гэж явдаг байсан. За тэр өмнөх үед бол тийм номнууд нөлөөж намайг нэг хэсэг ингэж одоо хөтэлж явсан байж магадгүй. Тэрнээс хойш уншиж том мессежүүдийг авчирсан номнууд бол яг хамгийн одоо гол одоо сэтэл өгсөн ном гэвэл уран зохиолын ном ямар гоё юм бэ гэдэг мэдрэмжийг авсан. Тэр нь гайхамшиг гэдэг ном. Тэр нь одоо нэг бяцхан одоо нэг юм эмгэгтэй гэх юм уу төрхтөөл нэг юм төрхийн юм гажигтай төрсөн хүүхдийн тухай тийм ном байдаг. Тэр сүүлд кино болсон байсан. Julia Roberts-ийн тоглосон тэр кино гэдэг. Тэр номон дээр зүгээр одоо хамгийн том сэтэл төрөөсөн хэсэг юу байдаг гэхээр тэр хүүхэд ингээд ном эхлэхдээ л нэг тийм маш энгийн хэлсэн нь их таалагдсан. Сайн байна уу гэдэг. Тэр хүүхдийг би яг ийм дүр төрхтэй гэж эхэлдэг үл дээ. Амар тийм гонигтайгаар бас эхэлдэггүй. Тэгээ тэр чинь 5 дугаар анги хүртлээ гэрийн боловсрал эзэмшсэн. Тэгээ гэрийн боловсрал эзэмшиж болдгийм байх гэдэг гих хүртэл зүгээр баг тэр номноос ингээ харж эхэлж байгаа байхгүй сурж болдог гэртээ сураад иж бас болдгоо гэдгийг тийм онцгой одоо тусгай хайр халамж шаардсан хүмүүс те. Тэгээд нөгөө талдаа бол би ингээ бусдын адилхан тийм тоглоом тоглох дуртай те. Тийм одоо кино дуртай, би оддын тань дуртай те. Гэтэ хүмүүс намайг хараад ягаад ч юм мэдгүй айж орил зогтдаг. Ягаад гэвэл амар сонирхолтой гэдэг. Хоёрдугаарт бол тэр яг сургуульд оронгууд тэр болж байгаа процессыг тэр хүүхдийн ертөнцөөр ингэж тайлбарж яригдж байгаа их гоё юмсэн. Тэгвэл нөгөө талын дөрүүд ингэж яриад эхлэнгууд нэг үйл явдлыг хүмүүс ямар өөр өнцгөөс ингэж тусгаж авдсан бэ гэдэг тийм одоо ойлголтууд харагдаж байгаа байхгүй. За 3 дугаарт бол яг зөвөр нь аюу том гарцсан байсан гэхэлээ тэр 5 дугаар ангийн хүүхдүүдийн төгсөлтийн баярыг тэр одоо багш нь захирлан хийгээд тэр нь захирлын хэлж байгаа үг тэр төгсөлтийн үйл ажиллагаа ямар чухал процесс болтыг. Тэгээд тэр миний санджаараар Паул гэдэг багш байсан санагдаж байна. Тэр багш нь хүүхдүүдийг тэр 5 дахь ангийн хүүхдүүдийг гэрийнхэн даалгаврыг одоо зуны амралтын даалгаварч гэдэг юм уу те. Тэрэн дээрээ ямар нэгэн тийм амьдралдаа зарчимтай дүрмтэй болж ирээрэй гэдэг тийм даалгавар гэдэг. Тэр дүрм надад аюу хэрэгтэй санагдаж байна. Тэр юу вэ гэхээр магадгүй миний амьдралд аюу хэрэгтэй байсан болов гэж боддог. Тэгээ сайн муу гэж одоо ялахгүйгээр тий элдэг байхыг илүүд үздэг тий зөв буруу гэж дүгнэхгүйгээр элдгийг нэгдүгürt тавь гэдэг юм дүрм амар чухал санагдажсэн. Тэр үгээр тэгээ юмыг зөв буруугаар дэнслэл байх юм бол чи одоо аягүй болон дайсантай болно. Эсвэл одоо аягүй болон зөрчилдөд тулгарна тий буцаад нэг баг хамт олон байх боломжоо алдна ч гэх юм уу. Ийм зүйлүүдийг яг тэр дээр хэлжсэн санагдав. Тэгэхээр элдэг байх нь цаг хугацааны явцад тэр хүн одоо буруу ойлгож ирсэн зүйлээ тайлаад ойлгож ухаа гэдэг мессеж өгчээсэн гэж боддог. За нэлээд урт ярьчлаа. Та залууст ямар ном уншихыг санал болгох вэ? За шууд нэг ном санаанд орж байна. Тэр ямар ном бэ гэхээр Educated гэдэг ном. Тэрийг хүмүүс уншвал их зүгээр. Яг л би зөв өөрийнхөө уншсныг л хэлж байгаа. Уншааг аюул олон ном байгаа хоо. Яг Educated яасан бэ гэхээр
бид нар ингээд нэг юм харах өнцгийн хязгаар дотор орсон байдаг юм байна гэдгийг л зур ойлгуулахад нэлээд бас нэг алхам хийчих байх гэж боддог. Тэр үгээр амьдрал яг ийм байх ёстой гэдгийг хүн яг өөрийнхөө амьдарч байгаа ертөнцөөр л хязгаарлаад байдаг. Тэгээ тэр бүсгүй жишээлбэл номон дээр айгу аимшигтай бичсэн байдаг байхгүй. Одоо энэ бол өөрөө баримтат юм бүтээл. Тэгээд тэр одоо ном бичсэн бүсгүй болохоор өөрөө Кембрижийг төгссөн бүр доктор юм ихтэй байгаа байхгүй. Тэгээд өөрийнхөө аав ээжийн талаар гэтээ би энийг бол одоо хүн бол хизээч аав ээжээ үгүйсгэж чадахгүй тийм бас муулж чадахгүй. Гэхдээ би аав ээжээгээ муулах гэж бичээгүй, үзэн ядах гэж бичээгүй. Зөвхөн бодит байдлыг л би бичсэн нь та нарт үзэн ядаж байгаа юм шиг харагдаж байна уу? Шүүмжилж байгаа юм шиг харагдаж байна уу? Та нар өөрсдөө мэдэрэй гэж бичиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь үнэцүүлийнхээ эсрэг дайрж байгаа юм шиг нэг юм амар юм харагддаг боловч нөгөө талдаа гэхдээ энийг бол би дурсамж бүх бичсэн үйл явдал дээр тулгуурлаж бичсэн. Зарим миний бичснийг заримдаа үгүйсгдэг, үгүй гэж тайлбарладаг. Тэгээ болоогүй гэж заримдаа тайлбарладаг. Тэгэхээр ингээд энэ бол илүү их баримт дээр тулгуурсан. Хоёрдугаарт юу юм бэ гэхээр би энийг юу гэж хэлэх үү гэхээр боловсрсон гэж тайлбарлана. Би бол тэгэхээр энэ харах өнцгүүд өөрчлөгдөж байна, тэ? Бүр тэр одоо уулын мухарт байсан нэг юм хиппи амьдралтай хүмүүс, тэ? Тэгээд нийгмийг үүсгдэг, засгийн газрыг үүсгдэг, тэ? Тийм одоо хууль ёсыг үүсгдэг. Тэрнээс ингээд тустай амьдралыг хүссэн тэр амьдрал яг орчин цагийн одоо тэр боловсрал эзэмшээд явсан хүүхэд болгондоо дургу болж байгаа тэр процессын зөрчилдөөнүүдийг харуулсан. Тийм бүтээл байсан. Тэгэхээр нөгөө талаараа бас манай залуучууд яг ингээд өөрийнхөө амьдрах ертөнцийн хит итгээд тэгээд энийг л үнэн гэж бодоод тэ. Тэгээд өөрийнхөө нэг үзэж хараагүй зүйлээр хязгаарлаж байгаа юм биш байгаа гэдгийг айгуу сайн мессеж өгсөн ном шиг санагддаг шүү. Хамгийн дуртай уран зохиолын ном? Сэтгэл төрүүлж исэн гой уран зохиолын ном бол юу гэсэн? Чонон сүлдэл үү? Нэг өвөр Монгол одоо кино болсон тий. Ном нь бол киноноос супер юм бэлээ. Яг тэгэхээр яг уран зохиолын илэрхийлэмж нь өөрөө одоо жишээл хүний цуснадах тий одоо цусны эргэлт тэр халуун шатж байгаа мэдрэмж гэдгийг кино дүрсээр гаргаж чадахгүй шүү дээ тий. Тэр одоо шар усанд босох гэдэг одоо кино дүрсэн дээр оруулж чаддаг. Тэгэхээр тэр үгийн хэллэгээр тэр юмыг ингээд тухайн нөхцөл байдлыг бүр ингээд хүний тархинд бүр ингээд нэвт харуулж чадах буюу уран төсөөллөө чи бүрэн ашиглаж болох боломжуудыг тэр ном надад айгу төрүүлжсэн. Би нэг орон нутгаар явж байхдаа уншижсэн санагчаад ингэж бас гоё илэрхийлж болт юм биш үү? Ийм юмыг ингэж бас тайлбарлаж болт юм биш үү? Харуулж төсөөлөж болт юм биш үү? Тэрнгээр сонирхол санагдсан. За тийм л байна да. Таны хувьд хамгийн сайн хувь хүний хөгжлийн ном? Ер нь хувь хүний хөгжлийн ном гэхээс илүү танин мэдхүйн номыг хувь хүний хөгжилд орох байх гэж боддог. Шижлүү хаан танин мэдхүйн номыг. Тэгээд тэр ном үзэл бодол баригдаагүй. Тийм учраас тэрийг ингээд уншчих хэрэгтэй. Ялангуяа тайлбар толиудыг зүр ширээний ном болгочих хэрэгтэй. Нэг уншаад дуусгадаг биш. Тэгээд чамд эргүүлдэг байх. Тийм бүтээл хэрэгтэй байх гэж боддог. Зүгээр ингээд дахин эргүүлээд ингээд хараад бэжмар тийм бүтээлүүд бол нөгөө за тэрний нэр нь оч нэлээд урт нэртэй юм. Удирдахын цар хурааны гайхамшиг гэсэн нэг ном байдаг гэсэн саарл. Тэрийг заримдаа ингээд эргүүлээд харахаар айгу зөв өнцгүүдээр нийгмийг шүүмжилсэн бичвэрүүд ингээд эргэж хардаг. Тэрийг уншдаг байсан юм байна. Зүгээр уран зохиолын ном талаасаа бол надад сүүлийн үед тэр нэмгэн мөртлөө маш хүчтэй агуулгуудыг илэрхийлээд байгаа номнууд санагддаг. Тэр үе хуваагийн номнууд цусаа хөдөлсөн тэмдэглэл амьдрал те амьдрах үе гэдэг те. Надад зүгээр юу өгсөн бэ гэхээр жишээл амьдрах үе жишээлбэл чи яг ингээд бүх хүн цэнтэй хамгийн хүн цэнтэй хүмүүсээ алдсны дараагаар амьдрах тэгэл юун дээр байгаа юм бэ гэдэг дээр ингээд тэр хэдийгээр ингээд өөрийнхөө хайртай хүмүүс ингээд алдаж үзсэн тийм амар хүн болгон тийм гашуу юм бити тохиолдосоо гэтээ тийм өнцгдөр хүн очиод үзчих юм бол нэг юм яаж одоо яадгийн те тэгээд төсөөлөр очичдаг юм бэл. Тэгэл номны төгсгөлд бол нэг ном уншиж үйлж байгааг бол уйлж ирсэн юм байна. Тэр номыг уншаад уйлж ирсэн. Цусаа хөдөлсөн тэмдэглэл дээр бас тэр тухайн нийгэм ямар байсан. Гэхдээ хүн ер нь амьдралд бас харах өнцөг бас яг юу гэдгийг гэдэг сонирхолтой процессуудыг харж ирсэн. Ковид үеэр цусаа хөдөлсөн тэмдэглэл уншсан юм байна. Дахиад нэг уншичмаар шуудан хороо надад айгүй сонирхолтой санагдсан. Бас хүн ингээд бид нар чинь дандаа ингээд болохгүй болно гэдэг хоёр юм зааглалаар юм амар хэмжээд байдаг. Гэтэл бүр болохгүйгийн цаана нэг юу гэдгийг мэдчихэж
яагаад болохгүй юм гэдгийг бас мэдэх хэрэгтэй байна. Тийм. Мэдэх эрх гэдэг юм уу да тий. Бид нар мэдэхгүй л байгаад байх юм бол болгоомжчод байна гэж бодоод байдаг бол яг тийм биш юм шиг. Мэдчихэд тэгээд энэ юм одоо сөрөг юм байна гэж ойлгож болгоомжлох нь хэцүүтэй юм болов тий. Тэр талыг бас харуул. Тэгэхээр тэр нэг уншихад нэг юм дамттай биш. Тийм санагдчихсан.